Сайн мэцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За та саналаасаа босхын тулд та гарын түвшлэгээ дарж байж арай гэж босдгоо. За алхах үед хөл хүндэрч газраар чирэгдэж байгаа мэд санагдах. За юуч байхгүй газарт бүдрэх, тэнцвэрээ алдах үедээ хан тавилгаас барьж авах тохиолдол гардаг болвол үүнийг зүгээр л нэг насны эм гэж үйл хомсорлож болохгүй нь байна. Учир нь таны бие хүчээ бүр мөсөн алдаагүй, харин дахин хүчрхэгжих дохиог хүлээж байгаа юм байна. За 60 наснаас хойш босох, алхах, шатаар өксөх зэрэг энгийн хөдөлгөөнүүд яагаад хэцүү болдог вэ? За үүний цаана хүсэл зориг дутсан залхуурсантай холбоогүй тодорхой биологийн шалтгаанууд байдаг байна. Сайн мэдээ нь эдгээр өөрчлөлтийг удаашруулаад зогсохгүй тодорхой хэмжээгээр эргүүлэн сайжруулах боломжтой юм байна. За өнөөдөр бид булчингийн алдагдал, тэнцвэр муудах шалтгаан, уурга болон усны ач холбогдол, за мөн бие даан амьдрах чадвараа хамгаалах хамгийн чухал нэг дасгалын талаар ярилцах болно. За саналаас босоход хэцүү болдог гол шалтгаануудын нэг нь саркопени буюу нас ахихтай холбоотой булчингийн алдагдал юм байна. За хүн 30 гаруй наснаас эхлэн 10 жил тутам булчингийн маасынхаа тодорхой хэсгийг алдаж эхэлдэг байна. Харин 60 наснаас хойш энэ үйл явц илүү хурдсаж эхэлдэг байна. За ялангуяа гуй, өгзөг, шилбэний булчин сулгаснаар биеийн жингээ өргөн босох, шатаар өксөх, замын хашлах давах зэрэг хөдөлгөөнүүд хэцүү болдог байна. За зөвхөн булчингийн хэмжээ багасаа зогсохгүй, булчингийн огцом хүч гаргах чадвар мөн буурдаг байна. Тиймээс босхын тулд урагш савлах, гараараа түлхэх, эсвэл 2-3 удаа оролдож байж үндих шаардлагатай болдог байна. За гэхдээ булчин бол тогтсон өөрчлөгдөх боломжгүй бүтэц биш юм байна. Нас өндөр болсон ч тохирсон хүчний тасгал хийж хангалттай уураг хэрэглэх юм бол булчин дахин чангарч хүч нэмэгдэх боломжтой ахмад настангуудыг хамруулсан олон судалгаа харуулсан байна. Таны бие элэгдэд дуусч байгаа машин биш, харин ашиглах тусам дасан зохицож нөхөн сэргэж чаддаг амьд организм юм аа. За булчин сулрахын зэрэгцээ нас ахих тусам ясны нягт мөн буурч болно. За яс бол байнга задарч дахин нөхөн түлжиж байдаг амьд эд. За гэвч 60 наснаас хойш ялангуяа цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд ясны алдагдал нөхөн түлжлтөөсөө илүү хурдан явагдах эрсдэл нэмэгддэг байна. За энэ нь ясны нэгт багасах, за цаашлаад ясны сэргэжилтэнд хүргэж болдог байна. Залуу үед ердөө хөвхрөлт үлдээдэг байсан уналт нас ахихад бугуй, ташаа болон эсвэл нурууны хугарал үүсгэж болзошгүй юм байна. За тиймээс булчингаа хүчтэй байлгах нь зөвхөн сайхан алхахад бус, уналтаас хамгаалах, ясанд эрх ачааллыг багасгах, за бие даасан байдлаа хадгалахад чухал юм байна. За тэнцвэр гэдэг зөвхөн хөлний хүч биш. За энэ нь нүд, дотоод чих, мэдрэл, булчин болон дахны хооронд явагддаг маш хурдан мэдээлэл солилцоо юм байна. За дотоод чихэнд байрлах жижиг мэдрэгчүүд таны бие хаашаа хазааж ямар байдалд байгааг дахинд мэдээлдэг байна. Харин нас ахих тусам эдгээр дохио баг зэрэг удааширч бүдгэрч болдог байна. За үүнийг сателлиттай Wi-Fi холболттой адилтгаж болно. Дохио илгээгдэж байгаа ч тарих мэдээллийг хүлээн авч булчинд хариу үйлдэл хийх тушаал өгөхөд арай удаан хугацаа ордог байна. Тиймээс та бүдрэх үедээ өмнөх шигээ хурдан хөлөө тавьж бие тогтоож чадахгүй байж болох юм байна. За энэ холбоог сайжруулах хамгийн энгийн аргуудын нэг нь хөл дээрээ зогсох дасгал юм байна. За галтгооны давцан эсвэл бат бөх түшилгийн ойролцоо зогсороо та. За шаардлагатай бол нэг гараараа зөөлөн бариад нөгөө хөлөө баг зэрэг өргөнө. За эхлээд 10 секундээс эхэлж аажмаар хугацааг нэмэгдүүлж болно. За энэ дасгал тарих болон булчингийн хоорондох холбоог тогтмол ажилуулж ганхалтыг уналт болохоос өмнө засах чадварыг хөгжүүлдэг байна. За дасгал хийх нь чухал. Гэхдээ булчингаа дахин сэргээхийн тулд биед барилгын материал хэрэгтэй. За тэр материал нь уурга юм байна. За ахмад наснуудын хувьд биеийн жингийн 1 кг тутамд өдөрт ойролцоогоор 1-1.2 г уурга хэрэглэхийг зөвлөдөг байна. Тухайлбал
70 кг жинтэй хүн өдөртөө ойролцоогоор 70-85 г уураг авах зорилго тавьж болно. За гэхдээ бөөрийн өвчин болон бусад архаг эмгэгтэй хүмүүс уургийн хэмжээгээ эмчтэйгээ зөвлөх шаардлагатай. За мөн бүх уурга зөвхөн оройн хоолноос авах нь хамгийн үр дүнтэй арга биш гинэ. За булчингийн нүхэн сэргэлтийг дэмжихийн тулд уурга өглөө, өдөр, оройн хоолндоо хуваан хэрэглэх нь илүү тохиромжтой юм байна. За тухайлбал 2 өндөг ойролцоогоор 12 г уураг агуулдаг. За 1 аяга тараг 15-20 г. За алганы хэмжээтэй дахианы мах эсвэл загас 25-30 г уураг агуулдаг байна. За сүү, тараг, өндөг, загас, махнаас гадна дүүбүү, буурцаг, самар бүхэл үрийн бүтээгдэхүүнийг хослуулан хэрэглэх боломжтой. За 60 наснаас хойш уураг бол зүгээр нэг хоолны нэмэлт биш. Энэ бол булчин, яс болон биеийн нүхэн сэргэлтийн үндсэн материал юм байна. За нас ахих тусам цангах мэдрэж сулардаг байна. За өөрөөр хэлбэл бие шингэн дутагдсан байсан ч танд хүчтэй цангаж байгаа мэд санагддаггүй байх нь байна. За баг зэргийн шингэний дутагдалч булчингийн хүчийг бууруулж толгой эргэх, ядрах, анхаарал сарних, хөдөлгөөний зохицуулалт алдагдах шалтгаан болдог байна. За ихэнх хүмүүс өдөрт 6-8 аяга орчим шингэн авахыг зорж болно. За гэхдээ зүрх, бөөрийн өвчний улмаас шингэнээ хязгаарлах зөвлөгөө авсан бол эмчийн зааврыг та дагаарай. За усаа нэг дор ихээр уухын оронд өдрийн турш баг багаар тотмол уух нь илүү хялбар юм байна. За өглөөс ирээд 1 аяга ус, хоол бүрийн үеэр 1 аяга ус, за мөн алхал, дасгалын дараа ус уух дадалтай болох хэрэгтэй юм байна. За бие даасан байдлаа хамгаалахын тулд зөвхөн нэг дасгал сонгох шаардлагатай болвол сандлаас босож суух дасгал хамгийн хэрэгтэй дасгалуудын нэг юм байна. За энэ хөдөлгөөн өдөр тутмын амьдрал шууд шаардлагатай гуй, өгзөг, шилэг болон хэвлийн булчингуудыг ажилуулдаг байна. За дасгалыг хийхдээ хөдөлгөөнгөө бат бэх сандал дээр хийгээрэй. За сандлынхаа урд хэсэгт нуруугаа цэглэн суун. За хөлөө мөрний хэмжээтэй зайтай байрлуулж улыг газарт бүтнээр нь тавина. За боломжтой бол гараа цээжин дээрээ зөрүүлээрэй. За дараа нь бие баг зэрэг урагшлуулж зөвхөн хөлний хүчээр босно. За буцаж суухдаа хөдөлгөөнөө хянаж аажмаар сууна. Сандал дээр огцом унаж сууж болохгүй. За эхлээд 3 эсвэл 5 удаа хийж болно. За 1 минут амраад дахин давтна. Аажмаар 8-10 давталттайгаар 2-3 багц хийх зорилго тавьж болно. За хэрв гараа ашиглахгүйгээр босож чадахгүй бол эхний үед сандлын түшилгийг баг зэрэг ашиглаарай. За хүч нэмэгдэх тусам гараас авах дэмжлэгээ багасгана. За дасгал хийх үед хурц өвдөлт, хүчтэй толгой эргэлт, амьсгал давчдах эсвэл цээжэр өвдөх шинж илэрвэл шууд зогсоож мэргэжлийн эмчэд хандаарай. За үе мөч хөшиж хөдөлгөөн эхлэхэд хэцүү байвал хооллолт мөн тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ. За яргаа загас, сардин, макрел зэрэг тосдог загсыг 7 хоногт 2 удаа идэх нь омега 3 тосны хүчлээр хангана. За мөн нэрс, гүзээлзгэн, зэрэг жимсгэн, за төрөл бүрийн өнгөт ногоо, самар, оливын тос, цагаан га, ногоон цай зэрэг хүнсийг тотмол хэрэглээрэй. За гэхдээ ямар нэг хүнс эсвэл амтлагч үе мөчийг дангаараа эмчилнэ гэж ойлгож болохгүй. Хамгийн чухал зүйл нь нийт хооллолтын чанар, хөдөлгөөн, нойр болон биеийн жингээ зохистой хэмжээнд хадгалах явдал юм байна. За ингээд дүгнэлт хэлэх юм бол 60 наснаас хойш илүү хүчтэй болохын тулд өдөр бүр дараах 3 зүйлийг санахад хангалттай. За хоол бүрдээ уургийн их өсвөр нэмээрэй. За өдөр бүр өөрийн чадах хэмжээгээр сандлаас босож суух дасгал хийгээрэй. За мөн аюулгүй түшилгийн ойролцоо нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалах дасгал хийх юм байна. За нас нэмэгдэн гэдэг заавал өдөр бүр хүчээ алдна гэсэн үг биш. Өнөөдөр хийсэн жижиг хөдөлгөөн маргааш сандлаасаа өөрөө босох, шатаар итгэлтэй алхах, уналтаас сэргийлэх, за өөрийн амьдралаа бие даан үргэлжлүүлэх хүч болж хувирна. За та өнөөдрөөс аль дадлыг нь эхэлж хийх вэ? За сандлаас босож суух дасгал уу,
Эсвэл уургаа нэмэх үү? За эсвэл өдөр бүр тэнцвэрээ хөгжүүлэх үү? За та бүхэн комментын доор бичээрэй. За энэхүү видеоны ерөнхий мэдээллийн зорилттой за шинээр дасгал эхлэх, хооллолт болон уургийн хэрэглээгээ өөрчлөхийн өмнө ялангуяа архаг өвчтөө, за үе мөчний өвдөлттэй, зүрх болон бөөрийн асуудалтай хүмүүс эмчтэйгээ зөвлөлдөөрөө. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн видеогоор уулзцгаая. Баяр та.